За өнөөдөр бид бүхэн Орхон аймгийн Эрдэнэт хотынхоо төв зингэлт хүрээлэн дээр хамтлагаараа ирээд энэ тайзаа үзээд энэ хавийнхаа одоо хүмүүсийн урсгал ямар байх вэ? Орох урсгал нь ямар байх вэ? Гарах урсгал нь ямар байх вэ? Төлөвлөлт зохион байгуулалтын дээр бид нэр ярилцлаа. Тэгээд Эрдэнэт хотод бол мэдээж Эрдэнэт гэдэг бол одоо Монгол улсын маань хамгийн гол тулгуур. Эдийн засгийн хувьд ч гэсэн Монгол орны хөгжилд өмнөдөө хувь нэмээр оруулж байгаа Эрдэнэт үйлдвэрийн ГОК-ийн бүх ажилчид бас энэ стадион дээр хүрэлцэн ирэх ёстой байх гэж би бодож байна. Яагаад гэвэл та бүхний бас сүр хүч бахархлыг хурд хамтлаг 30 жил дуулсаар ирсэн. Онлайнаар ороод тикет цэгмэнээс пледээ аваарай. Хурдын плед эртхэн авахгүй бол одоо Улаанбаатар хотын төв цэнгэлдэх хүрээлэн шиг сүүл рүүгээ олдохоо байна шүү. Тийм учраас нийт эрдэнэчүүдийг хурдын 30 жилийн он баяр дээр урьж байна. 6 сарын 24-ний орой уулзъя.